Тий нөгөө байх устцсан. Тий. Ганцхан чамд хайртаач устчихсан. Одоо чи ганцхан чамд хайртаа гэдээ хүнд хэлээд үз. Хэвээ хөхий бүр инээ чамч олд шүү дээ. Чи юу яриад байна гэж. Тэгээ модернитах эн чинь жоохон хямрал авчираад байгаа юм шүү. Одоо ялангуяа солонгос том хямрал өстэй тий. Бүгд чи одоо тэгэл ер нь тэгэл нийгэм ерөнхийдөө илчирч яах гэсэн үг байна. Чирээд одоо нөгөө гэрэлт байхгүй, төрөлт байхгүй. Тэгвэл гэрэлт байхгүй, төрөлт байхгүй. Солонгосч одоо бүр ингээд баг чинь бүр асар том хямрал. Бид нөхөө энэ чи гар утас руу орлоо тэгэл чинээ октод байж тээ чи алийг сонгох юм. Тэг одоо тэгэл зарим нь бол эмгтэй хүнтэй болцож хоол идэж сууж байхдаа гар утас руу хараад дараагийнхтаа ингээд болзоо суугаад шүү дээ. За би одоо нэг эмгтэйтэй уулзж байна. Эндээс гараад хоёлаа уулзъя. Одоо энэ дээр л харин яг битүү одоо чи юутай олчлоо. Нийгмийн талаас request-тэй олчлоо шүү дээ. Одоо request-ийн нэг болчлоо шүү дээ. Request-ийн нэг юм дээ. Хаталтын нэг юм дээ. Тэгэхээр одоо энийг яаж эмчлэх үү, яаж цаашаа өөрчлөх үү гэдэг нэг асуудал байх болоо тий. Боловсролын систем, төрийн бодлого, философийн төвшний төр хэрэгтэй. Одоо үндсэн хуулийн маргаан болоо л шүү дээ. Философигээр үндсэн хууль боломжгүй. Философчдын хийдэг ажил. Чиний яриад байгаа хайр дурлалын хямралыг чинь философчдод тайлбарлана. Философчд үйлдвэрлэх хэрэгтэй тий. Шал өөр хүмүүс үйлдвэрлэх гээд тий шүү дээ. Бүтэхгүй тэгээд хонтойх шиг байна тий. Бид нар чинь нэгэнд мэдэхгүй. Энэний цаад учрыг олоогүй. Номын бас уншаагүй. Ном орчуулдаггүй, ном бичдэггүй. Зүгээр ойлгоод. Тэгэхээр хямрахаас өөр аргагүй. Илжирхээс өөр арга.